Монгол улсын хэмжээнд ардчилсан нам Монголоос сонсъё гэдэг аяныг өрнүүлж байгаа. Тэгээд энэ бол зөвхөн ардчилсан нам гишүүдээсээ биш, Монголынхаа ард түмнээс дуу хоолойг сонсож дараагийнхаа одоо сонгуул бэлтгэх тийм үү, мөрийн хөтөлбөрөөр гаргах. Өнөөдөр одоо нийгэмд ямар асуудал тулгамдсан байна, эрх хэрэгчдийн хийсэн зүйлүүд биелсэн байна уу, тийм ээ. Энэ зүйлүүдийг мэдхийн тулд энэ Монголоос сонсъё аяныг зохион байгуулж байна. За дээр нь энэ ажил бол ардчилсан намын шинжилгээ хүрээнд хийгдэж байгаа бас нэг томоохон ажил нэг. За мөн энэ хүрээнд намын одоо иргэнийг өргөдөх, намын гишүүдээ одоо шинээр бүртгэх гэдэг ингээд олон ажлуудыг давхар ингэж хийхээр бид төлөвлөд ажлаа төлөвлөд байж байгаа. Бид мэдээж бүх сумандаа бүх багтаа хурж ажиллана. Баянхонгор аймаг 20 сумтай. Тэгээд энэ нэгжтэй бол одоо бүх нэгжтэй хурж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй. Хэдэн гишүүд дэмжиж байна? Баянхонгор аймгийн хэмжээнд нэг 5600 орчим гишүүн дэмжиж, ардчилсан намыг дэмждэг гишүүд дэмжиж байна. Энэ гишүүдтэйгээ бас нэг хүрчлэн уулзж ингэж ажиллах юм төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Ардчилсан үндсэн санааг дэмждэг түгээн дэлгэрүүлдэг хүн бүхний өмнө ардчилсан нам нээлттэй байх болно. Намын шинжиллээс Монголын шинжилэл рүү Монголоо сонсъё.